Амар мэндэ амгалан сайн байна уу? Монгол улсын тэргүүний сум болох Төв аймгийн Алтан булаг сумаас Монгол адуучийн өнтөр даймтын уран бүтээлчид Төв аймгийн адуучдын холбоо, Төв аймгийн Алтан булаг сумын адуучдын холбоотой хамтарч Бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны модон могоо жилийн өвлийн тэргүүн сарын шөнийн 23-ны өдөр буюу Аргын тооллын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтан булаг сум, Алтан овоо 3 дугаар багийн нутаг, Зүрхийн ам, Сөмбөр сумын адуучдын холбоон тэргүүн зоригоогийн бэлгүүний адуун сэрэгт Төв аймгийн Төвийн бүсийн аврах шалгуулах адуучин дэмжайн өргөн дэлгэрэмжилттэй зохион байгуулагдсан юм. Нийслэл Улаанбаатар хоттой хаяа залгасан цөөхөн сумдуудын нэг нь Алтан булаг сум. Хатан туул голынхоо дэнжи дээр Алтан булаг аманд нутгалдаг. Алтан булаг суманд Монгол төдийгүй дэлхийд нэрээ гаргасан Хустайм байгалийн зохицолбор газар бий. Хустайм байгалийн зохицолбор газар нь 1992 онд байгалийн нөөц газраар хамгаалагдаж хүн төрлөختөнд үлдсэн цорын ганц зэрлэг адуу бол Монгол дахь дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адууг өсгөн үржүүлэх ажил өнөөж үргэлжилсээр байна. Дэлхийд устан мөхөж байсан дахийг их нутаг буюу Монгол улсад 1992 онд баруун Европоос 20 гаруй дахь авчирсан юм. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Америкийн Техас мужид хүнд хизээж аршаагүй онгон зэрлэг дахийн унгыг анх удаа эсийн аргаар төрүүлж байв. Дахин хонгор шаргал зүстэй, толгой томтой, босоо сөвгөр дэлтэй, хамрын нүхний дээд талаараа цайвар, шилд өвдөгний ард тал, борвондоо үл мэдгэтгэн хөндлөн хар зураастай. Гадны эрдэмтэд дахин тухай ярихдаа монголчуудын зан жанжлыг ихэд судалж, монголчууд өвөг дээдэс эрт цагаас эхлэн зэрлэг дах болон адуу мордоо хиймэр химэн бэлэгдэж дахин шүтэж биширж ирсэн гайхалтай үндэстэн химэн онцолдог юм. Дах усталгүй өсөн нэмэгдэж буцаж эх орон их дэлхийдээ ирж байгаа нь монголчуудын төдийгүй хүн төрлөختний баяр болж өдгөө дэлхийн нийтэд 2000 гаруй дахь амьдарч байгаагаас 500 гаруй их байгальда нутаг нугадаа эрх чөлөөтэй эдээшин амьдарч байгаа билээ. Ийхүү Төв сайхан нутгийн Төвийн бүсийн аврах шалгуулах адуучин дэмжээнийг Төв аймгийн адуучдын холбоон тэргүүн Үүр цайхын чин зэрэг, дэд дарга, өсөг жаргалын баян далай, нарийн бичгийн дарга цэрэн жамцын чанцал дулам, Алтан булаг сумын адуучдын холбоон тэргүүн даваа дөржим бүрүү шиг, Сөмбөр сумын адуучдын холбоон тэргүүн зоригоогийн бэлгүүн нарын санан санаачлагаар зохион байгуулагдсныг дуулахын зүйтэй болов. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би Төв аймгийн адуучдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг хийгээд 5 дахь жилийнхээ бүсийн аврагыг эхлэе гэж байна. За маах болохоор 10 бүсийн авраг эхэлсэн. Жилд 3 бүсийн авраг хийдэг. Одоо Монголын хамгийн олон сумтай аймаг гээд 3 хувааж хийж байгаа бүсийн 9 аймгаар. Тэг өнөөдөр 2 дахь бүсийн авраг маань эхлэх гэж байж байна. 14-нд болохоор Эрдэнэ сумд 3 дахь бүсийн авраг маань хийгээд хаалтаа хийнэ. Энэ жилийн бүсийн аврагынхаа. За тэгээ ингээд Төв аймгийн адуучин залуустай бүсийн төлөөлөд авраг болох гэж ирж байгаа нийт залуучуудаа бүгдээрэнд 8 жил төтсөн. Төв аймгийн Төвийн бүсийн аврах шалгуулах адуучин дэмжээний эхний сум болох Аргалан сумынх маань гарч иржээ. Аймгийн авраг адуучин Бат сайхны Баасан сүх, сумын авраг адуучин
Баая Мөнгөрдөн, Базарагчаагийн Бямбочор, Жанлбын Юмжав, Батхүүгийн Төмөн их, Зогтбаатрын Долгион, Сумын аврагтай 2 дугаар байр шалгарч байсан Мөнх сайхны Дэлгэр мөрөн, Энкватрын Төгөлдөр, Баатрын ганц үг нар гарч иржээ. За 2022 онд аймгийн аварга Аргалан сум цагаан хөтөл зохион байгуулж байлаа. Төв аймгийн адуучдын холбоо аймгийн бүсээ 6 өдрийн дотор л амжилттай зохион байгуулсан. За эхний адуучин Базарагчаагийн Бямбочор гарч иржээ. За шүүрээ шүүрээд уурга шүүрч байна. За 9 оноотой мөртөө шургуулж байна. За 4 удаа гарчээ ургын мөрөө явуулаад хонгор мөрийг шургуулсан. За бүхэл 9 оноо аваад 18 оноотой болж байна. За одоо салхийг чинь сайхан нээж энэ явгын шургуун дээр уургах юм бол 27 оноотой болоод тасрахнаа. За Бямбочор одоо сайн дуучин байна. За явгын шургуун дээр ганц дуу гаргаж өгч байгаа юм байна. За хараатай авах хэрэгтэй дээ. За дутчих байна. За Аргалан сумын дараагийн дуучин Хүү 7 цагаан хөтлөөр дутагладаг аймгийн аварга дуучин Батцаагны Баасан сүх гарч ирж байна. За аймгийн аврагтаа дөрвүүлж байсан, сумын аврагтаач төрүүлсэн сайн дуучин. За 9 оноотой мөртөө шургуулж байна. За ханган бугуулдаа хурдан дөрөвчлөд дуусгасоож байна. За нийлбэр оноо 18 оноотой болж байна да. За явган шургуун дээр 3 адуу гарсан. Өөрөө голоор нороо задлсан. Энэ бол адуучин үний мэдрэмж. За сайхан бугуулдаад за үндсэндээ 3 дөрөлдөө бүх оноогоо аваад 27 оноотой болоод тасарч байна да. За эхний 2 адуучин нэр гангийн юм а. Хоёулаа гарч ирээл оноог өндөр барьчлаа шүү. За хойноос нь гарч ирэх адууч тунжир хариуцлагатай алдах ирэхгүй боллоо доо. Салхийг бол одоо сайхан нээж байна. За дараагийн адуучин Жанлбын Юмжав сартай хонгор мөртөө явсан уурга шүүрч байна. За 3 оноотой мөртөө шургуулсан. За сумын аврагтаа 2 удаа хөрөөлөн медаль хүртсэн адуучин. За дараагийн адуучин Батхүүгийн Төмөн их ташуура алдаж байгаа юм байна. За уургын морь уурган дээр гарсан. За тэр хүндээ морио алдуулаа уурга шүүрч байна. Хариуцлагатай халзан морио явуулсан да. Уургын морь ч одоо сайхан морио байна. Сайхан явж шүү. Даримхад хөдөлж байна. За дараагийн адуучин сумын авраг адуучин Бааягийн Мөнгөрдөнд гарч иржээ хонгор морьтой. За шүүр уурга хоёулыг нь алдаж идэг. За хол хоёрын шургуу тэмцээн сайн оролцдог залуу. Давууцл адуучин залуу да. Өнөөдөр болсонгүй. Зогтбаатрын Долгион гарч ирж байна. Алаг морьтой. За морийг гүйдэ төдлөгсөн. Дашуура шүүрч байна. За уургын морьны явдлаа цацсан. Уурган дээр уургын морь хол өнгөрч дөө. За морьтой шүрүүнд 3 адуу гарсан. Хушуултж байна. За дараагийн адуучин Мөнх сайхны Дэлгэр мөрөн цагаан морьтой явсан. За дашуура шүүрч байгаа болоо да. За морьны явдлаа цацсан 2 талтаас илэрх нь уурга алдаж байна. За 3 оноотой л одоо шургуулж байгаа ганц морь гарч ирсэн хонгор морь уургалсан. Уургын морь төгцсөн болов өөрөө хитрхий сунаад уургалчив. За Аргалан сумын дараагийн адуучин Энкватрын Төгөлдөр. За дашуура шүүрээд морьны явдал чигээрээ сайхан гарч ирсэн уурга алдаж байна. За морьтой дээр хонгор алдсан морь гарч ирсэн уургалсан. За нийлбэр оноонд 6 оноотой болж байна. Уурга шүүрийн оноо нийлээд за бид төхөн удаан ширүүл тарж байна. За эхний адуучин 27 оноотой байгаа. Тун хариуцлагатай да. Явган ширүүн дээр уургалсан. Саара урагшаа гიშгэл алдаад унчихсан. За ямар ч тач уурга алдахгүй шууд тайл залуу байна. За Баатрын ганц сүх Аргалан сумын сүүлийн адуучин. За дашуура шүүрээд морьны явдлаа цацаад уурга шүүрч байна. За морьтой ширүүн дээр тай хүрмээр гарсан зөв талаасаа уургалсан алдаж байна. За Төв аймгийн Аргалан сумын адуучин залуучууд маань сайхан оролцоод оноог өндөр болгочихж байна. Тун хариуцлагатай болгож байна. Адуучд маань алдах хэрэггүй болж байна гэсэн үг. За дараагийн сум болох Баян Цогт сумын адуучин залуучууд гарч ирж байна. За сумын авраг адуучин Ганзэргийн Амгалан Баатар, Батчаргалын Энквэр, Пүрүүжавын Хүрэлсүх, Эрдэнэ булганы Даваа Цэрэн, Батчаргалын Нэмэх Баяр, Ган Эрдэнэ, Гамболдын Нанзад нар гарч ижээ. За сумдууд маань сумын аварга зохион байгуулад сумаасаа шалгарсан залуучууд аймгийн бүстэй өөрийнхөө
чадварыг сорж байна. За Монгол эх оронд адуучин тэмцээн сайхан хөгжиж, за тухайн сумын засаг даргын тамгийн газар, аймгийн засаг даргын тамгийн газрынхан ойлгож бас дэмжин ажилладаг болсон. За энэ жил Төв аймгийн аврагчлал адуучин тэмцээн Төв аймгийн Сэргэлэн суманд за бай шагнал өндөртэй зохион байгуулж гарагцсан. Баян цогц сумын авраг адуучин Ган зэргийн Амгалан Баатар зааваргын мөрч сайхан мөрөндө уургаж үрч байна. Загварун натаа мөртөө шургуулж байгаа. Мөртөө шургуунд хүрэн мөрийг уургалсан. За бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За аюун шургуун дээр 9 оноо бол 21 оноотой болохоор байна. За уургын хонгор мөрөөр шургуулсан байна. Аюун шургуун дээр ганц адуу гаргаж өгсөн. За алдах юм байхгүй дээ. Ганц адуу гарсан. За Бачралын Энквир хар мөртөө явсан мөрний зөвдө тонгоосон дашуура алдаж байгаа юм байна. Самараа хөдлөгсөн уурган дээр бас хөрсөнгөө. Мөртөө шургуун дээр ганц адуу гаргаж өгсөн. Алдаж байна. За сартаа хонгор мөртөө пүрүү жавын хүрэл сүх гарч иж байна. За уургын мөр чигээр орж ирээл уургаа шүүрч байна. Сайн уургын мөр байна. Мөртөө шургуун дээр ганц мөр гарсан. Уургасан байран дээр нэргүүлээл сартаа юу саргыг нь хараад бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За бид бүхэн удаашруу тарж энэ да. За яг л одоо нарийн нэмтэн шургуулж өргөч нь одоо гიშгэдэл өгөхгүй эргүүлсэн байна. Явган шургуун дээр нь хонгор алдсан мөр гарсан дутаж байна. За дараагийн адуучин Эрдэнэ булганы даваа цэрэн за дашуура шүүрч байгаа байна. Хоёр талтай сэлэхэндээ уургын мөр уурган дээгүүр гарцаа. Алдаж байна. За мөртөө шургуун дээр зөв талаас шургуулах нь 3 мөр гарсан. За жоохон дутчихлаа шүү. За Бачралын нэмэх баяр хар мөртөө явж байна. За дашуурн дээр нэлээд дутсан уурган дээр тонгоосонгүй. За мөртөө шургуун дээр бугуултах болтой ганц дуу гарсан. Алдаж байна. Заган Эрдэнэ шарга мөртөө явсан уургын мөр нэлээд гуйдад хөдлөглөөд. За дашуурн дээр алдаж байгаа байна. Морины явдлаас уургаа шүүрч байна. За бага оноотой мөртөө шургуулж байна. За эхний адуучин 27 оноотой болсон. За баян цогц сумын сүүлийн адуучин Гамболдын Нанзад хар алдсан мөртөө явж байгаа юм байна. За дашуура алдаад морины явдлаас уургаа шүүрч байна. За 3 оноотой мөртөө шургуулж байна. Мөртөө шургуун дээр уургалаад 6 оноо аваад за нийлбэр оноо 9 оноотой болж байна. За аюун шургуун дээр нь 2 адуу гаргаж өгч энэ да зохион байгуулагчид. За 2 адууны саатлыг шургуулад шар хэрбэрэг ургалсан тэр чигтээ гараад өвчж байна. Дараагийн сум болох Баян Чандам сумын адуучин залуучууд гарч ирж байна. За сумын аврагтай 3 удаа дөрвүүлсэн Жамбал жамцын Ширв, Мянгмар сүрэнгийн Мөнхөргөл, Баатрын Дорд сүрэн 2025 оны сумын авраг адуучин Ган сүхийн Баасан жаргал, Отхон дөрийн Гамбат, Бямб сүхийн Цолбон, Бямбагийн Баттүшиг наргарч ижээ. За Монголын адуучдын холбоо адуучин залуучуудаа оноогоор нэрэмбэлж чансаа тогтоодог болсон. За 2025 оны чансаа нь 12 дугаар сарын 30-нд гарна. За 2026 онд чансан өндөр адуучин тэмцээнийг бас зохион байгуулнаа. Сумын 3 удаагийн авраг адуучин Жамбал жамцын Ширв гарч ирж байна. Харалцсан мөртэй. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрч байна. За бас л хурдан залуу биш шүү. Авхаачтай самбаатай адуучин байна. Мөртэй шургуун дээр нь 2 мөр гарсан. Уурны хувиндаа сарчих юм аа. Сайхан уургалсан штэ үг нь. Явган шургуун дээр ганц мөр гарсан. Арай жоохон ойрхон гарцсан нөгөө юу. За өөрөө хойш нэг алхуулжтай бараг болохоор ээжтэй. Мянгмар сүрэнгийн Мөнхөргөл сартаа хонгор мөртэй явж байна. Дашуура алдаж байгаа маань мөрний явдлаа зассан уурган дээр тасал тооцоол алдаж байна. Самартай шургуун дээр ганц мөр гарсан. Буулцсан. За Баатрын Дорд сүрэн хүрэн мөртэй явсан уургын. Дашуура шүүрээд дашууртайгаар уургаа шүүрч байна. За бүхэл 9 оноо аваад мөртөө шургуулж байна. 4 мөр гарсан. Буулцсан да. Сарттай хүрэн мөрийг буулдаад дуугаа зогсоож байна. Явган шургуун дээр нь 3 мөр гарсан. За явган дээр бас л буулцсан да. Ханаруулж ирээд за тэр чигтээ чирэгдээд гараа авчижээ штэ. За 3 дөрөлдөө сайхан оролцож байна. За Ган сүхийн Баасан жав.
За 2025 оны сумын аврагтаа дөрүүлж сумын аврагаа дуучин болсон залуу. За шүүр урган дээр оноо авсангүй. Мөртөө шургуулна. За мөртөө шурган дээр 3 мөр гарсан. Алдчихж байна. Отхон дөрийн Гамбат. За уургийн барьч сайхан явж байна. Шүүрэн дээр нэлээд дутж байна. Замрны явлаад сад уурга шүүрсэн шүүрээр алдчих юм да. Мөртөө шурган дээр 2 мөр гарсан. Зөв талаас уургуулж байна. За бим сүхийн Соломон гарч ирж байна. За шүүрэн дээр нэлээд дутсан мөрний явлаад сад уурга өвдөр дөргөн шүүрээд. За ямар тааж 3 оноотой болоод мөртөө шургуулах хэрхээ авж байна. За мөртөө шургуун дээр 5 мөр гарсан. За баян чандам сумын сүлийн гадуучин Бямбагийн Баттүшиг. За ургийн мөр дарж орж ирээл ташуура шүүргсэн боловч алдаж байна. За одоо ирэн бие барилгүй сайхан уурга шүүрч харагдаж байна. За 3 оноотой мөртөө шургуулсан 4 мөр гарсан. За та байран дээр нэрвүүлээд. За жоох яваад иргүүлсэн юм уу да. За ихтэй сайхан уургалдаг залуу байж шүү. Уургийн мөрч одоо сайн юм да дагаад хөдөлж байна. За төгссөн бол уурга алдахаар байшгүй сая бол 9 оноотой тэмцээнэ өндөрлөж байна. За дараагийн сум болох Борнуур сумынх маань гарч иржээ. За Борнуур сумд аймгийн бүсийн аврах шилруу дадуучин тэмцээнээс зохион байгуулж байсан. За хоолойрын ширгуу тэмцээн аймгийн аврах аймгийн бүс амжилттай оролцож байсан. Ловсон жарвын Содон жамц Тэмүүлэн баярын Үлзий сайхан Мөнхбатын Ган Үлзий Баасан дэржийн Мөнх соёл нар гарч ирж байна. За Борнуур сумаас энэ жил 4 адуучин залуу за сумаа төлөөлөн оролцож байна. За Ловсон жарвын Содон жамц хонгор бэртээ явжээ. За шансаа өндөр адуучин тэмцээнд нэр нь байсан. За өөрөө ирж оролцоогүй. Сайн адуучин залуу да. За мөртөө шургуун дээр 2 мөр гарч ирж байна. Уургалсан. За дуунчих юм аа. Явган шургуун дээр халдсан мөр туусаа. Тооцоололдож байна. За Тэмүүлэн баярын Үлзий сайхан. За шүүра алдаж байгаа байна. Морины явдлаа зассан уурга шүүрч байна. За мөртөө шургуун дээр 2 мөр гарч ирж байна. Балгаа онсонгүй. За Мөнхбатын Ган Үлзий хэр бэртээ явсан уургын мөр нь зааваргийн мөрний хурдан ч одоо сайхан юм дажигдхэн уурга шүүрч байна. Алаг мөрийг уургалсан боловч алдаж байна. За Борнуур сумын сүлийн адуучин Баасан дэржийн Мөнх соёл. За мөрний зөвд тонгоосон дашуура алдаж байгаа маань. За хоёр талтай сэлгэндээ уурган дээр бас дутж байна. За мөртөө шургуун дээр 3 мөр гарсан. Алаг мөрийг боголцсон боловч алдаж байна. За дараагийн сум болох Батсүмбэр сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Батсүмбэр сум 22 оноос хойш сумын аврага жил болгон уламжил болгон зохион байгуулж байна. За Батсүмбэр сумд Монголын анхны 500 адуучин залуучууд чуулсан тэмцээн уралдааныг мистер Сонвин Ямсран за Батсүмбэр сумын адуучдын албан дэргүүн Төв аймгийн адуучдын албаны дэд дарга Өсөг жаргалын Баян далаа нар хамтран зохион байгуулсан. За дэргүү тэмцээн Монгол их орны өнцөг улбарээс за буулда сайн адуучин залуучууд ирж өөрсдийгөө сорьсон. Адуучдын холбооныхаа тугийг бариад алаг мөртэй гарч ирж байгаа адуучин бол шилдэг 25 шалгарсан аймгийн авраг адуучин Рэгзэнгийн Прүүдэрж. За аймгийн авраг адуучин Нармантахын Энквал. За мөн 500 адуучин тэмцээнээс адуу балыг шахаж хураасан Боён жаргалын Намхай Батхотгийн Лав сүрэн нар адуу малаас шахаж өгөөд тусалсан. За өнөөдөр ч бас өөрийгөө сорьж байгаа юм байна. За дараагийн адуучин Хүрлбаатарын Гамбалд нар Батсүмбэр сумаа төлөөлөн оролцож байна. За аймгийн авраг адуучин Рэгзэнгийн Прүүдэрж алаг мөртэйгээ явсан. Зааварн дээр хойноосоо тонгоогоод үзүр дүгэнийг тонгоогоод алдаж байна. За мөртөө шүргэн дээр 4 мөр 5 мөр гарч ирсэн. Боголцсон болж алдаал тэмцээн өндөрлөж байна. За Монголын анхны чансаа өндөр адуучин тэмцээнд очиж оролцсон аймгийн авраг адуучин Нармантахын Энквалд гарч ирж байна. За мөртөө шүргэн дээр 4 мөр гарч ирсэн. Алдаж байна. Явган шүргэн дээр ганц мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Зааваргасандаа ямар тач ханаруулж ирээл за өөрөө гიშгэдэл алдаад унаад тэр чигтээ гараа авчиж байна. За Боён жаргалын Намхай гарч ирж байна алаг мөртэй. За дашуурн дээр нэлээд дутсан уургын мөрний явдлаас сад уургаа шүүрч байна.
За 3 минутаа мөртөө шургуулж яна олон мөр гарсан. За нийлэн чирэн дагаа явчлаа да. Заавал боголцсон гар авчиж байна. За Баттогтын лав өсрөн за 500 адуучин тэмцээнийг Сонмын Юмсүр найзтайгаа хамтран зохион байгуулалт үзсэн залуу да. За шүүр урган дээр оноо авч чадсангүй. За бугуулын төрөлдөө бол сайн. За Батцамбар сумын сүүлийн адуучин Хүрлбаатрын гамбалт. За шүүрээ алдаж байгаа юм байна. За хоёр талаас хэлэх нь уургаас алдаж байна. За 3 мөр гарч ирсэн. Уургын мөрөө явуулсан. Нийлэн жирэн шахаж яваад уургасан болооч алдаж байна. За дараагийн сум болох Баян Өнжүү сумынх маань гарч ирж байна. За 2025 оны сумын аврагт дуучин Энкулдын Эрдэнэчэр 2025 оны сумын аврагт 2 дугаар байр шалгарсан Амар сайхны Дашдорж сумын аврагт 3 дугаар байр шалгарсан Отхон баярын Чулуун даваа сумын аврагт 4 дугаар байр шалгарсан Эрдэнэ соёлын Төмөн дэмбэрэл 2024 оны сумын аврагт дуучин Амар сайхны Даш цэрэн Баатар чулууны Шагдарж ав Дашбаатрын Баднаа нимбөө Намнан дэржийн Туваа найдан Гамбатын Рэнцэн Надмид цэрэнгийн Санжаа нар гарч ижээ. Баян Өнжүү сумын ихний адуучин сумын аврагт дуучин Энкулдын Эрдэнэчэр за шүүрээ алдаад уургаа шүүрч байна. За мөртөө шүрэн уургын мөр өдлөгсөндөө ганц мөр гарсан алдаж байна. Сумын аврагт 2 дугаар байр шалгарсан Амар сайхны Дашдорж за шүүрээ алдаад уургаа бас алдаж байгаа юм байна. За мөртөө шүрэн 3 мөр гарсан уургалсан. Загтаа уурга алдаагүй, уургын мөрөө ч алдаагүй. Сайхан уургалж байна. За Отхон баярын Чулуун даваа. За шүүрээ нөгөө гартаа сэлгээд уурга шүүрч байна. За 9 оноотой мөртөө шургуулж байна. За Алдсбөрг байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 18 оноотой боллоо да. За 2025 он сумын аврагт 3 дугаар байр шалгарсан адуучин залуу. За ямар тач 18 оноотой болж байна бүхэл 18 оноотой. За аюун журган дээр нь 2 мөр гарсан. Бас л тогтоож байна. За бүхэл одоо 27 оноотой болоод тасарчлаа штэ. За 2 адуучин залуу 27 оноотой. Тасарч байна да одоогийн байдлаар. Өвлийн нөхцөлд за болгоны төрлийг ч бас оруулахгүй жажс болно. За Эрдэнэ соёлын Төмөн дэмбэрэл зааврын мөр явуулсандаа шүүрээд нөгөө гартаа сэлгээд зааврын мөрний явдал алдахгүй сайхан шүүрч байна. За сумын аврагт энэ жил 4 дугаар шалгарсан адуучин залуу. За мөртөө шүрэн дээр нарна. За өөрөө ч унлаа адуугаж унгалаа. За ямар тач уурга алдаагүй. Явган шүргэн дээр нь ганц мөрийг гаргасан. Сартаа өрн мөрийг заасаж байна. За асал сайн адуучин залуу 3 төрөлдөө жигдхэн оролцоол. За сэтгэл дүүрэн сайхан жаашаа алгаж харагдаж байна. За 2024 оны сумын аврагт дуучин Амар сайхны Даш цэрэн за шүүрээ алдаад уургаа шүүрч байна. За 2025 оны сумын аврагт 5 дугаар шалгарсан адуучин мөртөө шүрэн дээр уургалсан. Уурга шүрэн дээр 3 оноотой ба. За нийлбэр оноо 9 оноотой болж байгаа юм байна. За эхний 2 адуучин 27 оноотой болоод тасарчихсан. За адууч тэр нь хойноос нь хөж яваа штэ. Явган шүрэн дээр нь 2 мөрийг уургалаад уургаалдчих байна. За сумын аврагт дуучин Баатар чулууны Шагдарж ав гарч ирж байна. Бас л урт уургаар уургалдаг залуу. Уурга нь урт байх тусмаа л нарийн нэндэн уургалдаг залуу да. За Дашбаатрын Баднаа нимбөө. За Дашшүүрнэр нэлээд дутсан уургын мөрөөсөд уургаа шүүргсэн болооч бас алдаж байна. Мөртөө шүрүүнээр нь 3 мөр гарсан. Алдаж байна. Намнам дэржийн Туваа найдан. За Дашшүүр алдаж байгаа маань уургын мөр хулгаад ах чинь. За уурга шүүрээд 3 оноотой болж байна. Мөртөө шүрүүнээр нь алаг мөр гаргаж өгсөн. За арай жоохон дутуу уурга ажиллаа да.
Рэнцэн хонгор мөртөө явсан. За шүүрэ алдаж байгаа юм байна. Уурган дээр уурган мөр гарчих юм аа. Завуурга авах боломжтой байсан. Тооцоол алдаж байна. За мөртөө шүрүүнд нь 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Уурган мөрөө явуулсан. За баян өнжөө сумын сүүлийн адуучин Надбит Цэрэнгийн санжаа гарч ирж байна. За энэ жил талын дөмөн адуучин тэмцээнд баян өнжөө сумаа төлөөлж Отхон баяр оролцсон. Хан энтийн нутаг хааны өндөр өвдөр очиж оролцсон. Явган шүрүүн дээр ганцхан барь гаргаж өгсөн. За уургасаа. За нийлбэр оноо 15 ноттой болсон. Эхний адуучин 27 ноттой болоод очих дээр хойноос нь очих боломжгүй болчихж байгаа юм л да одоо ингээд. За энэ хүү тэмцээнийг нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа. Алтан булаг сумын адуучин залуучууд гарч ирж байна. За алтан булаг сумын адуучдын холбоон дэргүүн даваа дэржийн бүрүүх шиг. За улсын төвийн бүсийн авраг адуучин Бат сайхны Бэхбат. За аймгийн бүсийн авраг адуучин Энх тайвны Хошин баяр. Оюун чимгийн Оргил улд. Отхон үлзигийн Баасан жав. Ган хуйг. Батулгын Бат заяа. Жагар дэржийн Төрвөл. Лавгагийн Мөнх Тэмүүжин. Сумын аврагта 5 дугаар байр шалгарсан Отхон баярын Дамбирал нар гарч ирж байна. Асал тэмцээн уралдааныг зохион байгуулаад сурчсан адуучин залуучууд. За өнөөдрийн тэмцээн уралдааныг сайхан морьдоо ялгачихсан. За адуучин залуучуудаа яг л жигтгэн морьд гаргаж өгөөд ямар нэгэн маргаан гаргаагүй. За улсын бүсийн авраг адуучин Бат сайхны Бэхбат морьё явуулсан дашуура шүүрж байгаа юм байна. Самарны явдлаас уурга шүүрч байна. Самартай шүргэн дээр ганцхан морь гарч ирж байна. Зааваргын морь явуулсан. Жохон зангачгүй юу. За аймгийн бүсийн авраг адуучин Энх тайвны Хошин баяр. За сумын аврагта 4-р байр шалгарсан адуучин. За дашуура шүүрээд уурга шүүрч байна. За 6 ноттой. Замартай шүргэн дээр уургалаад 9 нот авч байна. За нийлбэр оноо 21 ноттой болсон штэ. За явган шүргэн дээр сайхан уургалууч оноо дэшээ гарч ирэх байна. Явган шүргэн дээр уургалаад адуугаа унгаачих юм аа. За нийлбэр оноо 21 ноттой болж байна. За оюун чимгийн Оргил улд их хашир огч нэ дашуура алдаж байгаа юм байна. Морины явдлаа сайхан чангадаад уургаа шүүрч байна. 3 ноттой морьтой шургуулж байна. За морьтой шүргэн дээр уургалсандаа за одоо суулгана. За нийлээ явж байгаа адуугаа зогсоогоод нийлбэр оноо 6 ноттой болж байна. За явган шүргэн дээр 9 нот бол 15 ноттой болно. За эхний адуучин залуучууд 27, 21, 18 ноттой байгаа. Олдож байна. За Отхон үлзигийн Баасан жав. За дашуура шүүрээд завуурга гарандаа метр сайргал авч чадсангүй дээ. 3 ноттой морьтой шургуулж байгаа юм байна. Саганц мөр гарсан. Алдаж байна. Саган уйг. Зааваргын морь явуулсан. Дашуура шүүрч байна. Зааваргын морь уйдаж бас үзэж байна да. За ямар тач хоёулыг нь аваад 9 ноттой морьтой шургуулж байна. За морьтой шургуунд 2 морь гарсан. Бор морийг шургуулсан. За адууга суулгана да одоо. За явган шургуун дээр нь 2 адуу гарсан. Дутчихж байна. За Батулгын Бат заяа халдсан морьтой явж байна да. За дашуура шүүрээд нөгөө хортоо сэлгээд уурга шүүрч байна. За морины хурж ирэн жигтгэн орж ирээ шүүрч гарагдж байна. Морьтой шүрүүнд ганцхан морь гарсан. Явган шүрүүнд нь 2 морь гаргаж гисэн. За цаанаас нь суглаад аваад үлдэж байна да. За явган шүрүүнд үнэхээр гоё уургалж байна. За би түүхэн удаа шүрүүнд харж байна. Сайн адуучин залуу 2 адууны цаатлыг уургалдаг гэдэг. Үнэхээр сайхан уургалж байна. За төрөлт морь явуулсан. За дашуура алдаж байгаа маань морины явдлаас асан уургын морь уурган дээр гараад нөлчлаа шүү. За морьтой шүргэн дээр нь ганц морь гарч ирж байгаа юм байна. Өшөлтчлаа. За лавгагийн Мөнх Тэмүүжин. За дашуура шүүрээд замарны явдлаас дашууртайгаар уурга шүүрч байна. За морьтой шүргэн дээр нь 3 морь гарсан. Ханаруулж ирээл уурга нь ултарч байна. За явган шүргэн дээр нь 2 морь гаргаж өгч байгаа юм байна. За байран дээр нэргүүлээд бүхэл 9 нот авчиж байна. За би түүхэн удаашруулт харж байна да. Сайхан уургалдаг залуу байна. Сумын аврагта 5 дугаар шалгарсан Отхон баярын
Дэмбэрл. За дашуурн дээр нэлээд дутсан морины явдлаа засаад уурга шүүргсэн боловч уурган дээр дутж байна. Морьтой шүүргэн дээр ганц морь гарсан. За ханаруулж ирээд уурга алдаа тавьчих байна. За алтан болог сумын сүүлийн ядуучин. За сумын ядуучдын холбоо нэргүүн даваа дөржин пүрүү шиг. За би сүүлийн мөр шиг яа гэсэн бол таа шүү. 3 минуттай морьтой шүүргүүлж байна. 4 морь гарсан. Хонгор алдсан морийг эргүүлээл авч байна. За аюугийн шүргэн дээр нь ганц мөр гарсан. За байран дээр нэргүүлээд бүхэл 9 өнөөгөө аваад 18 өнөтэй болж байна. За бид бүхэн удаа шүрүүл харж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Алтан болог сумын ядуучдын холбооныхон за дэг журамтай зохион байгуулж байна. За дараагийн сум болох Жаргалан сумын ядуучин залуучд гарч ирж байна. Заганбаатрын Идэр сайхан Батэрдэн Гончиг Арчаагийн Дашдорж Нэмжавын Мөнгөн жолоо Алтан эрдэнэ Батнасангийн Батбаяр Гамбалдын Мандах сайхан нар гарч ирж байна. За Жаргалан сумын эхний ядуучин Ганбаатрын Идэр сайхан явжээ. Хүрмэртэй. Ууран дээр нэг тонгоож үзээл бас урга алдаж байна. За морьтой шүргэн дээр ганц морь гарсан. За дутж байна. За Батэрдэн. За дашуура алдаж байгаа юм байна. Морины явдлаас сад уурга шүүрч байна. За 3 минуттай богуулдаж байгаа юм байна шүү. Олон адуу гарсан. За ямар тач богуулсан дөрөвчлж амжсангүй. Тэрчтэй гаравчж байна. За Гончиг Арчаагийн Дашдорж. За дашуура алдаж байгаа юм байна. Уурга шүүрнэ. За уурган дээр суургын морь холор өнгөрчж байна. Морьтой шүргэн дээр 3 морь гарсан. Зөв талаасаа уургалсан. Алдаж байна. За Мөнгөн жолоо. За морийг үдэ төдлөгсөн. За дашуура алдаж байгаа маань үгэн сайхан тонгоосон да. Уурган морь уурган дээр гараад уурга алдаж байна. За морьтой шүргэн дээр 2 морь гарсан. Оноо л аваагүйгаа. За Баатрын Алтан эрдэнэ. За дашуура шүүрч байгаа юм байна. За морины явдлаас уурга шүүрсэн. За морьтой шүргэн дээр 3 морь гаргаж өгч байгаа юм байна. Дутж байна. За Батнасангийн Батбаяр бор морьтой гарч байгаа юм байна. За морины зөв тонгоосон дашуура шүүрээд уурга шүүрч байна. Сайхан шүүрдэг залуу байна өө бас л төвггүй шүүрээд авч байна. Уургалсан болж уурга алдаж тавь дугаал нольж гарагдж байна. Явган шүргэн дээр бас л 4 адуу гарсан. Явган дээр буулцсан алдаж байна. За Жаргалан сумын сүүлийн адуучин Гамбалдын Мандах сайхан морины зөв тал тонгоосон дашуура алдсан уурга бас алдаж байна. За морьтой шүргэн дээр нь 2 морийг гаргаж өгч байгаа юм байна. Дутж байна. За дараагийн сум болох Сүмбэр сумын ядуучин залууч гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд Адам сүрэг аруулж дэмжлэг үзүүлсэн зоргиогийн бэлгүүн тулга Бат даваа дөржийн Баасан жаргал Мөнгөн цэцгийн Сүхбаатар Өлзий дотгийн Байгал Чойхүүгийн Даваа хүү Ган хуйгийн Алтан цоож нар гарч ирж байна. За тэмцээн уралдаан зохион байгуулахад хамгийн чухал нь адуун зүрэг оруулж байгаа хүмүүс эрхэм чухал байдаг. За өнөөдрийн адуу сайхан мөрдүүд байна. Залуучууд ч гэсэн сайхан уургалж гарагдж байна. За 2 адуучин 27 оноотой, 21 оноотой болоо залуучууд асарч байна. Сайхан жуурга барьдаг залуучууд байна да. Зоргиогийн бэлгүүн гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлж байгаа залуу уургал шүрэн дээр 9 оноотой болж байна. За морьтой шүрэн дээр нь 2 морь гарч ирсэн. Сайхан жазраг гаргаж өглөө дөө. Байран дээр нэргүүлээл. За наагвар нь аддуу орсон уурга усал гаргаж штэ. За би төхөн удаа шүрүүл тарж байна. За уурганыхаа голоорч аддуу оруулахгүй залуу байна. За 18 оноотой явган шүргүүлж байна. За 4 аддуу гарсан. За унгачихсан. 24 оноотой болж байна. За зоргиогийн бэлгүүн тулга бор морьтой явж байна. Шүүрээ шүүрж байгаа юм байна. Уурга ба шүүрчээ. За уурга шүүрэн дээр дүүрэн өнөөгөө аваад морьтой шүргэн дээр нь 2 халдсан морь гарсан. Уурга нь хуурчж байгаа юм болоо да. За аюуган шүргэн дээр 3 адуу гарсан. Үзүүрийн адуу шүргуулаад байран дээр нь зогсоогоод. За бүхэл 18 оноотой олчлоо штэ. За ах 2 адуу ч хоёулаа сайхан уургалдаг юм байна. За Баасан жаргал алаг морьтой явсан. За дашуур дээр нэлээд дуц замрны явдлаа зассан уурга шүүрч байна. За 3 оноотой морьтой шүргүүлсэн ганц морь гарч ирж байна. За сартаа хонгор морийг
уургалсан болож унгачж байна. За 9 оноотой явган шургуулж байна. 2 аддуу гарсан. Арай яарч байгаа болоо да. Сая бол жоохон дотун уургалахгүй дээ. За мөнгөн цэцгийн Сүхбаатар. За дашууранд дутж байна. Уургаа бас алдаж байна. За мөртөө шургуунаар нь 4 өмөр гарсан. Алдаж байна. За өлзий тогтох юм байгаль гарч ирж байна. Алдсан мөртөө. За шүүрээд авсан. Уургаа бас шүүрж байна. За мөртөө шургуунаар шар хэрмэрийг уургалаад зогсоогоод авсан. За нийлбэр оноо 12 оноотой болж байна. За би бүхэн удаашруулт харж байна да. Сайхан жуургалж байна. Уургаа сайхан өлгөөл. Уурга мөрөө суулгачж байна. За явган шургуун дээр 3 аддуу гарсан урт уургаа шуургалж байгаа ултай залуу маань алдаж байна. За чаахуугийн даваа хүү явсан. За дашуура шүүрээд дашуура нөгөө гартаас илгээд уургаа шүүрч байна. За мөртөө шургуун дээр зөвдлөөсөө шургуулах нь 4 өмөр гарч ирж байна. За уургалсан болож тутаж байна. За явган дээр алдаж болохгүй дээ. 2 мөр гарсан. За зогсоогоор авна да. За өөрөө сууж чадахгүй байсаар заварга алдчихж байна. За сүмбэр сумын сүүлийн аддуучин ган үеийн алтан цооч заварга шүүрэх ёстой. За ямар тач уургаа шүүрээд 3 оноотой болсон. Мөртөө шургууланд 2 мөр гарч ирсэн. Тутаж байна. За ингээд энэ сайхан өдөр Алтан булаг сумын Алтан 3 дугаар огийн Төрхийн аман зохион байгуулагдсан Төв аймгийн Төвийн бус аврагч сурал адуучин тэмцээний 5 дугаар огийн шагналын өргөмжлөлийг өншөд танилцуулах гэж байна. Өргөмжлөл Эрхэм мөндөд мөнх тэмүүжин танаа Төв аймгийн адуучдын холбооноос зохион байгуулсан Төв аймгийн Төвийн бус аврагч сурал адуучин тэмцээнд өөрийн авьяа сүлийг ур ухаан хурд хүч авхаалт самбаагаар 5 дугаар эзэлсэн тул өргөмжлөл медаль өнөм хийзүүл хадгалуулав. Төв аймгийн адуучдын холбоо Төв аймаг Алтан булаг сум 2025 оны 12 сарын 12 гэсэн байна. За баяр хүргэе. За энэхүү Төв аймгийн Төвийн бүсийн авраг шалрал хадуучин тэмцээний 5 дугаар байранд Алтан булаг сумын мөнх тэмүүжин шалгарсан. За шагналыг өнөөдөр тэмцээн уралдааныг гардан зохион байгуулсан Алтан булаг сумын адуучдын холбоон дэргүүн даваа дөржийн бүрэн шиг шагналыг гардуулж байна. За 4 дугаар байранд Төв аймгийн Төвийн бүсийн авраг адуучин Энх таймны Хошин баяр шалгарсан. Шагналыг Төв аймгийн адуучдын холбооны дэд дарга өсөг жаргалын Баян далаа шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 3 дугаар байранд Сүмбэр сумын харьяат Сүмбэр сумын адуучдын холбоон дэргүүн зоргиогийн бэлгүүн шалгарсан. За шагналыг Батсүмбэр сумын аймгийн авраг адуучин Брүүдэрч шагналыг гардуулж байна. За 2 дугаар байранд Баян өнжүү сумын харьяат Отхон баярын Чулуун даваа шалгарсан. Шагналыг Төв аймгийн адуучдын холбооны нарийн бичгийн дарга Цэрэн Жамцын Шанцал долом шагналыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү Төв сайхан нутгийн Төвийн бүсийн авраг шалрал адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж тэргүүн байранд 2023 онд Төв аймгийн авраг адуучин болж ирсэн Хүү долоо цагаан хөтлөөр дутгалдаг аймгийн авраг адуучин Бат сайхны Баасан сүх шалгарж байна. За шагналыг өнөөдөр тэмцээн уралдааныг Заваг хамт олонтойгоо амжилттай зохион байгуулсан Төв аймгийн адуучдын холбоон дэргүүн Үүр цайхын Чин зэрэг шагналыг гардуулж баяр хүргэж байна. За энэхүү Төв аймгийн Төвийн бүсийн авраг шалрал адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин ажилласан зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлсан таснаа илэрхийлье. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морионоя. За сайн бацгаана.
Намайг Төв аймгийн Аргалан цамын Буцаахны баасан сүхтэй. Өнөөдөр тэмцээн уралдаа сайхан боллоо. Өнөөдөр дөрөвсөндөө баяртай байна оо. Нутгийн загаланда онд тарган тавтаа сайхан өвлцгөөрөө л гэж хэлээ да. За намайг Төв аймаг Алтан булгацсан хайрат. Төвийн мөссөн аваргад очин ихтэй нашин баяр гэдэг. За өнөөдрийн тэмцээн бол өргөн дэлгэр сайхан болж байна гэж урамтай. Одоо дөрөвдүгээр байранд орсондоо баяртай байна. За нутгийнхандаа үнэтэй өвлжиж хаврыг сайхан өгтөрэй гэж хэлээ да. За Төв аймгийн Алтан булгацсан залуу адууч манай ах нартайгаа ингээд Адамалда яваад ингээд сайхан байна. Өнөөдөр ах нартайгаа ингээд тэцүүх өрсөлдлөө ингээд билээ өрсөлдөж эцэд сайхан сухаар эзэлж байна. Тэрнтэй баяртай байна. За тэгээд энэ үл сайхан үл бол болтгоо. Уургандаа өвтө адуундаа ойрхон байцгаараа. Аав ээжтэй юу төрөөд баярлсан талархснаа илэрхийлье. За сайн байцгаана уу. Өнөөдөр Төв сайхан нутгийн маань адуучин залуус маань баруун бүс төвийн бүсгээд сайхан адуучин тэмцээнэ хийгээд амжилттай сайхан болж өндөрлөө. Одоо маргааш нөгөөдөр ихэд одоо зүүн бүс маань болно. За ингээд нийт хөрөлцсөн адуучин залуустай цаашдын уралдаан тэмцээнд өндрөөс өндөрж амжилт хүсье. Төв аймгийн адуучтай холбооны дэд тэргүүн Баянлаг миний зүгээс адуучин залуус та бүхнийг дараагийн тэмцээнд амжилттай сайхан орж хүсээр байж байна. Энэ сайхан өдөр Төв аймгийн Алтан булаг сумнаа зохион байгуулагдсан Төв аймгийн төвийн бүсийн аврагсаар адуучин тэмцээн Төв аймгийн Алтан булаг сумын Алтан аваа 3 дугаар аймаг нутаг Зүрхийн аманд Төв аймгийн Сүмбэр сумын адуучтай холбооны тэргүүн Зоргоогийн бэлгүүний Адан зүргийн бэлчээр дээрээс амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд өдрөн зохион байгуулсан бэлгүүн зөв сайхан өөрийгөө сайхан танилцуулаад. За юуны өмнө сайхан тэмцээн зохион байгуулж олон залуустай нэг өдрийг ч гэсэн эд таваа сорин өрсөлдлөө. Тэгээ ямар ч байсан 3 дугаар байранд орлоо. Би бол Төв аймгийн Алтан булаг сумын угуул Зоргоогийн бэлгүүн Сүмбэр сумын суугуул гэж явдаг. Тэгээ би сумын аврагт 2 удаа дөрвөлээд энэ жил аймгийнхаа аврагт дэд байрны шалгараад энэ Агтан өрөөтийн урд сорилгот 4-т орчоод Агтан өрөөт очоод 18 оноо тасгцсан байгаа. Тэгээ өнөөдөр энэ дэрч нэг дутуугаа гүцээж дундуураад өрхлээ. Алтан булаг уугуул суугуул нутагтаа бас олон жил дотор нөтлөр явж байгаа тийм ээ. Оо тэглэг байхаа. Би ч 19 оноос хоошоо Алтан булгаас хоошоо ер нь адуутай. Тэр Сүмбэр сумын тэр мэрэгэн шувууд тархтаан даваа шар хөтөл ингэж 4-5 жил ер нь явсан. Энэ жил жоохон ус ургамал муутай. Тэгээд энэ жилийн хувьд нутгаараа л байна да. За өнөөдрийн тэмцээнийхаа талаар сайхан сэтгэлтэй болцсон. Оо сайхан тэмцээн боллоо. Ер нь одооноос сайхан тийм сэлүүхэн бас гоё гардаг адуун дээр л тэмцээн хийгээд үнэн шударгал өрсөлдөж ивэл тэмцээгээр нь хамгийн сайхан да. За ингээд хамтран цагаан тэмцээн зохион байгуулсан бэлгүүн тэргүүндээ бас баярлаа. Тэгээд нийт төвийн бүсийнхаа адуучтай болон Төв сайхан нутгийнхаа зоолонд бас энэ сайхан өвлөг өнтэй сайхан давж өрөө хурдгаа өчн зулгахын өрөөл өгөрье. Тэгээд Монгол түмний адуу дагсан өв соёл үрд мөх мандан бодрох болтугай гэсэн өрөөлгөө.
Монгол адуучин Entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд. Эрүүл хүнсээр дэлхийг дайлна.